Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу. За дараагийн сизний шинэ дугаар маань эхэлж байна. Та бүгдээрээ шинэ сизэндээ давтамаар хавар олж ийн амар гоё сэтгэл санаас амар гоё юм. Таних ямар вэ? Хавар болоод уу яг сэтгэл санаа гоё байна уу. Нилээн сай завгүй өнгөрлөө тэг хүмүүсийн хувьд ч гэсэн бас нилээн завгүй юм улирал өнгөрч байгаа юм шиг санагдаж байгаа. Нөгөө шинэ он New Year, New Me гингүүдээ хитрхийг хачаалыг уртаа аваад тэрэндээ жоохон төөрхтэд тиймэрхүү зүйл аягүй хажиглагдчих чи миний хувьд ч гэсэн тийм боллоо. Тэгээд энэ сизнэрээ бит хоёр илүү бүр маш сонирхолтой түүхүүдийг та нартай ярьж өгнө. Тэгээд бит хоёрлоо бас зөндөө олон захиа ирсэн байгаа. Өнөөдрийн сэдв маань мэдээж application Tinder-ийн талаарх сонирхолтой түүхүүдийг та нартай хуваалцсанаа. Тэгээ ер нь нөгөө нэг одоо энэ болцооны аппликейшн танилцах чинь бас нөгөө нэг бодит амьдрал дээр уулзаж танилцахаас нэлээ өөр шүү дээ. Яг нөгөө хүнийхээ одоо нөгөө нэг эсвэл Instagram дээр ч юм уу Facebook гэдэг одоо хөвчлэн ашигладаг тэр сошиал хаягууд дээр би бинийгээ бас тэгж танилцахаас жоохон боломжгүй тий шууд танихгүй хүнтэй танилцах сонин тий сонин шүү дээ. Тэгэхээр нөгөө яг зорилттой ийм аппликейшн дээр нөгөө нэг за бид нар яг л хүнтэй танилцах байгаа шүү гэдэг нэг зорилготой. Тэнгүүдээ зураг нь байна. Тэр хүний одоо интерест тий бүх юу хийх дуртай, яах их дуртай гэдэг тэр бүх зүйлүүд нь байд юм байна. Тэгээ тэндээс би бинээ ингээд хайж орлоод гинхэр надаас жоохон юм сонин санагддаг аахгүй юу? Ийм сонирхолтой юм шиг тэгсэн мөртлөө бас нэг бодлын юм боломжгүй зүйл шиг санагдаад идэг. Тэр аппликейшнаар ингээд swipe хийгээл left right гээл ингээл ахаар нэг бодлын надаа нэг жоохон юм бас сонин худлаач юм шиг надад санагддаг яг Tinder гэж бодохоор. Тэгээ нөгөө гадаадын нөгөө олон нөгөө нэг Tinder-ээр танилцсан түүх мөх бас би тэг crime memory сонсдог. Тэгээ тэр мэрийг сонсоод ахаар Tinder-ээр танилцсан хүмүүс ийм тийм гэл хийхэд нэг жоохон сөрөг тийм хандлагатай бас юмнууд байсан. Тэгээ миний толгойд яг тэгээд үлдсэн. Тэгээд одоо энэ түүхүүдийг уншаад ер нь энэ бодол маань яг ер нь яг ингээд бат эндээ зогсох нь уу эсвэл жоохон өөрчлөгдөж эргээ харах нь уу гэж бас амар сонирхолтой байна. Тэрийг бас бодоод байна. Тий, ямар сонирхолтой байна. Тэгээд би лав хүмүүсийг нэлээд Tinder-ээр бас танилцах гэж нэг оролдож at least те ядаж нэг удаа үзсэн байх гэж бодчих. Тий, хүн болго үзсэн баг те. Тий, тэгээд Tinder ч өөрөө ингээл за яг ямар хүмүүс байгаа болоо гэж бас ингээд нөгөө харах гэж орж бас аккаунт нээж харж мардаг ч юм уу. Бас тиймэрхүү. Гэхдээ Монгол нөгөө жижигхан болохоор хоорондоо бас яг хэр Tinder-ээр танилцдаг юм бол бас сайн мэдэхгүй байгаа тийм. Гадаад болохоор ер нь бол Tinder чинь тэгээд нөгөө аппликейшн чи юу лээ бам билүү. Тийм аппликейшнууд чинь ер нь бол нийтлэг байдаг. Тэгэл окей. За ерөөдөө тохирч ивэл сонирхол нь нийцж ивэл за болзоонд явлаа. Тэгээд таалагдчих ивэл цаашаа дээдлээ. Үгүй гэх юм бол зарим хүмүүс зүгээр one night stand хийлээ. Тэгэл нэг тиймэрхүү байдлаар ингээл хүмүүс явт юм шиг харагддаг. Тэгээ Tinder-ийн цаана ингээд маш олон юм сонирхолтой түүхүүд байдаг ч гэсэн хүмүүс ерөөсөө энэний талаар хизээж хуваалцъя гэж зориглож боддгоо байх гэж бодож байна. За эхний түүхөө уншия. Сэрнэ нөө би нэг залуутай Tinder дээр танилцж байлаа. Нэрийн тэр гэдэг байсан. Анх их л таалагдаад их бичиж уцаар ярьдаг байлаа. Бараг л хагас жил орчим. Тэгээ би ч жоохон өөртөө итгэлгүй байсан учраас тэр үедээ жоохон муудаж харьцаагүй болж байсан. Бас хэлэхэд тэр үед би өөр хүний зураг болон нэрээр харьцдаг байсан. Маш их уцаар ярьж ирээдүгөө ярих хүүхдтэй болох гэх мэт халуун яриа өрнүүлээд их удаа ярьсан. Цаг хугацааны эхэнд холбоо тасраад овоо хугацаа өнгөрсөн. Дараа нь яагаад өөрийнхөө зурагтай аккаунтаар харилцаж болохгүй гэж бодоод буцаж холбогдож харилцаа үүсгэж эхэлсэн. Нэлээд удалгүй зөндөө ярьж байхад намайг таниагүй. Эрэгтэй хүн юм мангар байдгүй. Ойлцонготой юу? Уцаар яриа таниагүй гэнэ. Бүр уулцсан тэр үедээ надад үнэхээр сайн гэдгийг илэрхийлээд үнсээд халамжилсан. Тэгэд нэг л өдөр ор сургаггүй алга болоод намайг анцсан. Үүнээс хойш би хичээж өөртөө анхаарсан. Яагаад намайг ингэж үл тоосон юм бол гэж боддог. Анхандаа огт таалагдахгүй бол бүр аав ээжтэй танилцуулна гэж байсан хүн чимээгүй болох үед гайхт юм билээ. Заваа ам болооч гэж утсан. Зүгээр л намайг ансан байдээ хахаа. Дараа нь санаандгүй байдлаар таарахад намайг танихгүй болсон байсан. Би тэгтэл нь өөр болсон гэсэн үг. Одоо миний араас гуйсан ч харьцахгүй тийм л хүн болсон даа. Амар богино мөртлөө амар сонирхолтой юм тий. Tinder-ээр танилцаад тэгээд эхлээд болохоор нөгөө өөрийнхөө зураггүйгээр өөртөө итгэлгүй байсан учраас өөрийнхөө зураг нэрийг юусэн ашиглаж бичээгүй мэн.
Тэгээ дараа нь огт болчингуудаа дараа нь дахиад өөрийнхөө харилнаас бичсэн байна. Энд ихтэй нэг гөөслөлөг юу зүйл амар их байна те. Ер нь харилцаан дээр иймэрхүү харилцаан дээр ч юм уу. Эсвэл нэг амар нэг хүн нь би чам таартай мэртэй баг аав ич тэгээ танилцуулъя гэдэг гингүүдээ маргааш шууд тагаалга болчих. Яагаад тэгтээ? Яагаад та нар тэгтээ? За яагаад гэдгийг одоо ярина. Миний бодлоор энэ нэг тийм одоо ч нөгөө нэг одоо энэ Tinder дээр ч юм уу юм аппликейшн дээр ч сонголт их байдаг шүү дээ. Тийм. The paradox of choice гэдэг одоо нөгөө нэг хүнд олон сонголт байх тусам хүн нэг зүйл рүү анхаарч юм үнц нөхөө хүсэлгүй байдаг. Угаасаа дараагийнх руу хурдан шилжиж юмсан гэсэн тийм бодолтой байдаг гэж бас бодож байна. Та юу нь юу гэж бодож байна? Тий, чиний яг хэлдэг зөв. Угаасаа тэнд айгүй олон сонголт байгаа. Энэ нь жоохон таалагдахгүй, энэ нь болохгүй байх юм байна шүү дараачих байгаа учраас нэг их ач холбогдол өгөөл. Тэгээ нэг юм Tinder дээр жишээлбэл зүгээр нэг юм бараг заяаны ханаа хайж амар фиттэй болох тийм матч болох тийм хүнээ хайж авал бараг хотлоо байх л гэж бодож байна. Мэдээж яг хоо тийм азар тийм байж болно л да тий хайрмаараа сонгоод ч юм уу болчдөг. Тэгэхээр тэн дээр ингээ жоохон таалагдахгүй ч юм уу жоохон матч хийхгүй хайм болол угаасаа л жоохон худлаа л юм шиг санагддаг шүү дээ. Айгүй олон сонголттой. Тэгээд айгүй анханасаа ингээд ийм сонирхдаг тэгдэг гэд. Тэгтээ нэг юм санаа зорилго нь хөвчлэн тэн дээр ашиглаж байгаа хүмүүсийн яг үнэхээр ханаал үнэхээр ингээд магадгүй хостойгоо болъё гэсэн хүн яг тэн дээр ашигладаг үү? Тэр чинь зүгээр жоохон уйдсандаа ганцаарцсандаа өөрийгөө зугаацуулах гэж ашигладаг тийм аппликейшн юм шиг санагддаг. Үнэхээр ингээд яг ямар хүн сонирхоод ямар хүнтэй хамт байхаа шийдээ сонгоцсон хүн бол шал өөр байдлаар танилцах магадлал нь илүү өндөр юм шиг зүгээр надад тийм баримжаа байгаад байна. Тэгээ одоо энэ нэг гөөслөлөхтэй бас амар юм юу болчихлоо хүмүүсийн дунд айгүй их нэг үзэгддэг түгээмэл үзэгдэл болчихлоо шүү дээ. Тэр одоо юу нь яагаад хүнийг тийж амар юм лав бам хийгээлтэйстэй би чамд хайртай дуртай гэжсэн маргааш ногт байхгүй болчихоор энэ бас нэг тийм юм эсвэл юу тэр харилцааг ингэж яг юм serious хүлээж авахгүй юм тий зүгээр л худлаа гэж одоо юу ч чилсэн яад ингэж бодд юм шүү. Тийм. Одоо нэг тухайн моменттай ингээд тэр хүний хэрэгцээ байгаад байхгүй өөрийнхөө амар ингээд нэг юм гоё байх тэр харилцаанд нэг юм бүрэн яг одоо цагтаа мэдрэмжээрээ яг л одоо өөрөд үргэлжлэх юм шиг тийм мэдрэмжийг хайж байгаа учраас магадгүй тэр аппликейшнээр дамжуул тийм мэдрэмжээ нөхөхийн тулд тухайн моменттай жоохон таалагдсан эмэгтэйтэйгээ ч юм эрэгтэйтэйгээ тэр нэг юм цаг хугацааг өнгөрүүлчихэд хэрэгцээнд хангагдангуудаа за окей тийм маргааш нь ингээд хийх зүйлээ хийгээ авчиж байгаа байхгүй. Тэгээ анхны жишээлбэл бас нэг түүхийг сонсч байсан. Тиндэрээр танилцаад тэгээ эхний өдрөө амар гой болцоо хийгээд тэгээд эрэгтэй нөгөө цэцэг авчираад тэгээ бүр ингээд амар ингээд цагийг бүр ингээд амар excited гой ингээ өнгөрөөгөө тэгээд ингээд баг ингээ гэр бүл рүү нөгөө ууж мууцсан бахта залгаж малгаад тэгээ бүр ингээд амар гоё ингээд хамт байж ийснэ нөгөө эмэгтэй нь ингээд за бараг л ингээд надад болчлоо гэж яасан ч маргааш гөөслөлсөн тийм хөхвэт. Тэгэхээр ингээ харахаар нэг юм зүгээр тухайн үеийн тийм нэг хэрэгцээ гоё моментыг л мэдрэхийн тулд энэ Tinder бас нэг талдаа тусуулж байгаа болоо нөгөө талтай нэг хит их найдаад хэрэггүй байх гэж бодож байна. Тэр үедээ нөгөө бас таалагдаагүй гэдэг шууд хэлж чаддгүй бас тохиолдол юм тий. Нүүр рүү харцсан учраас чи надад таалагдахгүй байх гэдэг ч юм уу тийж хэлж чадахгүй эсвэл бас хитрхи хулчгаар байна. Тий. Уцаар ч юм уу мессежээр ч юм уу буцаад ингээд тэгээ уучлаарай чи надад таалагдсан гэдэгтэй гоёлаа гэж хэлж болно шүү дээ. Тэгэхгүй зүгээр нөө өөрийгөө хамгаалаад зүгээр шууд чимээгүй хаалга болчихсон тэр хүн бас ер нь хулчгаар л заалтай тий. Юуг нь үрхгүй байна гэдэг чинь. За юм байна дээ өөрийгөө өөрчилсөн бас баяр хүргэе. Захаа бицүүн дээ. Өөрөө бодоод л амар өөрчлөгдсөн, гоё болсон гэд. Тэгээд уулзсан таарсан чи танихгүйсэн гэж. Тэр амар өөрчлөгдсөн байна дээ. Окей. За дараагийн түүх. Бид салаад сарч болоогүй байгаа болохоор бичмээр санагдлаа. Түүнтэй майжлаад инстаграмаар бичилцээд уулзаж кофе ууж ярилцахаар болсон юм. 2 цагийн үед манай гэрийн ойролцоох өмнө нь орж байгаагүй кофе шопт юм ярьж суухаар болоод 5 болж хахад тэр аавынхаа нэг юмд явж байна гэхээр нь ганцаараа кофе ууна гэсэн бодолтой явлаа. Кофегаа ууж дуусах үеэр 6 өнгөрөөж тэрээрлээ. Дажгүй яриа хөрөө сайтай залуу бахаар нүүр өгөөд хамт хооллоо. Тэр өдөр болгоо уулзъя гэд ажил дээр бэлэг энтер авчираад цайны цагаар хамт хооллоод нэг л мэдхэд 7 хоногийн дотор албан ёсоор ирэхлээ. Амар хурд ирсэн шүү дээ.
За тэр ганцаараа амьдардаг болохоор тэднийд очдог болов сүултээ хамт амьдэрсэн гинэ хөөрхий. Тэр үеэр үе сонин жижиг асуудлууд гарч ирж хаан мөрөгчмөр үеүүдэд тэр л миний хажууд байж миний сонсогч зөвлөгч байсан болохоор ингэтлээ их хайрлсан байх. Түүнээс салчхвал би яах болоод эмороод буу юм болно доо гэсэн бодол төрж түүнтэй л гэрлэх байх гэж салах хүртлээ боджээ. Ёо хитрхийх нөгөө хайрыг мэдрэнгүүтээ ирээдүгөө төсөөлцөн бангууд ингээд дараа нь салцсан хойно ингээд бодохоор амар юм харамсмар санагддаг тийм ингээд зүгээр ингээ эцсийн замаа харсан байхад за тэгээд ихэндээ бөөн л аз жаргал орой болгон массаж хийлгүүлээл хөөрхөн балзаанууд хийгээд өглөө хамт сэрж ажилдаа яваад хамт орой гэртээ ороод л гэтэл 4 сарын дотор л түүнээс халамж нэгсэн яшигтай хүүхэн болчихсон. За эхлэхэнд ээж чинь надад анхаарал тавьж халамжлахгүй байна гэж за бараг л хэрүүл болно. Түүний ганц хэлдэг үг нь миний бүх зүйл чам руу чиглэж байгаа. Чи манай аав ээж гэд бүгднтэй танилцсан. Чи бол цор ганц ухааны юм яриад бүх юм анхны шигэ байхгүй гэдэг байлаа. Хордлого аваад юу ч идэж чадахгүй гид зүвдүүд байна гэд экстэй эрхэлжих санаатай хэлтэл тэр хордлого чинь зүгээр штэ. Чамааг өвдлөг гэхээр би яах юм бэ ажилтай гэд тэр алга болчихсон. За ер нь хайр хүрсэн биш үү. Тэгэл би оройн тэднийд очлохгүй гэртээ харав гомдсон биш дээ. Эхний өдөр нь тэр ажлынхантайгаа харихтаа дараагийн өдөр нь найзуудтайгаа PC-дээ дараагийн өдөр нь зүгээр л алга болчихсон. Би эмнэлэг ороод тусал залгуулах гэтэл 2 хоног юу ч идээгүй хүний суц яаж болдох вэ дээ. Тусал залгуулах гэсэн чинь совилогч игч чи халуун юм уугаад ир гэхээр нь хажуугийн СУ орох гэтэл хаалгыг нь ч даахгүй гараа хартал нөгөө хатгуулсан суц маань бондоочсон. Нөгөө суцнаас минь цус гарыг маань дагаад урсчихсан. Oh my god халуун ус гуйж юу. Сивд усуугаад сууж байхдаа тэр байсан ч болоосаа гэд түнт гомдоо зөндөө уйлсан тэгэн штий. Тусал залгуулад арай дээрдэд гэрээс нь юм авахар очихдоо надад өгсөн чихмэл энтрийг нь авч очлоо. Гэрийг нь төлхөөрдөд ортол тэр унтаж байхаар нь чимээгүй юмад аваад орных нь хажууд чамаар хамгийн их дутсан үед чи хажууд минь байсангүй гэсэн цахааныхаа дээр төлхөөрийг нь үлдээгээд гарсан юм. Тэр 3 хоног холбоо бариаггүй байж сэрээд энэ юу юм чи энэ чихмэлээ яаж байгаа нь энтергээд чамааг ингэж амар өвцөн гэж бодоогүй хэлэхгүй яасан юм гэд хэсэг муудалцаа төр завсарлыг гэд 7 хоног холбоогүй байлаа. Би ч санаад байсан болохоор буцаад нийллээ. Асуудалгүй хэвэн байлаа. Гэхдээ анхаарал халамж байхгүй өөрөө юм идсэн хэрнээ надад хоол тавьдаггүй гэдэл бод. What? За нөгөө массаж идэр хордлого авахаас 2 сарын өмнө сарнсан байд юм да. Чи надад анхаарал тавихгүй халамжлахгүй байна гэхээр нөгөөний хэлдэг ганц үгээ бүх юм анхны шигэ байхгүй. Йоо би бүр амар үзэн ядаад ах. Чи харал да би ядраад байна. Харал да харшил гарчихсан гэд би буруутан болоод дуустдаг байв. Яг үнэндээ тэр харшил нь вискинийх. Ер нь би ямар уулгачихсан биш. Өөртөө яагаад бурууг өгдөг байснаар ч ойлгохгүй байна. Хөөрхий би. За халамж нэхэ болиг гэж чи намайг тоохгүй байна гэхээ боллоо. 11-12 сараас эхлээд тэр 7 хоногтой нэг ба түүнээс дээш удаа ажлынхантайгаа арх удаг боллоо. Намаа шоудад оройтохоор амар буруутгадаг. Бүр яг өөр хүнтэй бэлгийн харьцаанд ороод баригчсан мэт амраар ярьж буруу зүйл хийсэн юм шиг мэдрэмж өгдөг. Тэгснэ тэр оройтох бол зүгээр. Нэг сард 7 хоногт 2-3 бол зоолттой архиун дандаа 3 өнгөрөөж орж ирэн заримдаа 5-6 гэж орж ирнэ. Орж ирээд хайраа би ирлээ намайг үнсгээ дээрээс дараа твтчихдэг. Орондоо дуулна унт гэд байхад маяглаад унтахгүй. Би буцаад унтаж чадахгүй байнга ядралттай. 5-6 хүртэл ууж ирснээ өдөржингөө писэднэ. Oh my god. Яацын бэ? Яацын залуучин. Нойр хүрээд унтаж байхад тоглоод чанга яриа сэрээчхэн бэд тавина. Мөнгө алдаад надад дахиж бэд тахгүй гэж амлаад 1xbet аппаа устгасан ч дахиад л тачихсан мөнгө алдчихсан л байсан. Амар том зоригч яриатаж өчөөхөн хүн байсан. Анх надад насаа дарж хэлсэн юм бэлээ. Надаас 10 ах 30 гарсан эрийн ээж нь болж явжээ. Өглөө би сэрээж ажилд нь явуулдаг гэдэл бод. Бас үерхсний дараа хүүхэдтэй гэдгийг хэлсэн. Би хүүд нь ээж болж чадахгүй ч дотны их чинь байх гэж хичээдэг байсан. Би бас хардуулнаа. Үгүй яасан гэж хардаад байгаа юм. Чи өөр хүнтэй болцсон юм уу? Уцаа өг гэд миний уцыг аваад нилээ ухсан да. Би бас тэгж байгаа зөвүүн. Би өөр хүнтэй болсон бол юу гэж авт чинь нэрж хоол хийж өгөөд буцаад ажил руу явж байдیں۔ Нөгөө хүнтэйгээ хамт хоол иддэм байгаа зү гэд хэлээд тавьчихсан. Ер нь Tinder бол red flag-уудын цуглардаг газар юм байна уу? Сонсож байна уу?
Би харилцаанд огт хичээгүүдээ баярлаж байна. Угаасаа л би өөрийгөө бүрэн зориулаад надад тусалж сэтгэл гарахгүй байсан харилцаа 30 гарсан ир тухайн зааж өөрийгөө хэмэлсэн өдрүүд минь дуусч би түнд биш өөртөө анхаарч улам гэрэлтэх болно. Бас миний найзууд намаас салсанд бүгд баяртай байгаа. Бас зарим нь баяр хүргэсэн. Түүнийг санаж байгаа чинь захиаг бичиж байхдаа түүний надад гаргадаг байсан үл хөндлөл хинч бишээр мэдрүүлсэн мэдрэмжийг эргэн дурсаж салсандаа улам ихээр баярлаж сон. Тэр X-ээсээ хүүгийнх нь ээж биш салаад 6 сар болоогүй байхад нь бит хоёр үргэлжчихсэн. Түүний хувьд би rebound relationship байжээ. X-ийнхаа зургийг скриншот хийгээд хадгалчихсан. Бас зураач эмэгтэй болохоор зурсан зураг нь орны хажууд өлгөөтэй. Би X-тэй энэ зураг байхад надад тухгүй байна. Авчих гуугаад байхад л үгүй хүн надад сэтгэлээ гаргаж өгсөн байхад авахгүй гэд авдгүй байсан. Чиний амьдралд өмнө байсан хүний сэтгэл миний өмнөр байгаа юм уу гэж зөндөө хэлж 3-4 удаагийн зургийн талаарх маргалтааны дунд нөгөө зураг хураасан зөндөл нуршчихлаа. Өмнө нь үерхэж байсан эмэгтэйгээ надад зөндөө молдог гэсэн. Баасан гараг байсан юм. Гадуур хамт гараагүй болцоогүй нэлээд удсан юм чингээд бүтэн өдөр шахуу бэлтэж хамаг хөрхөн дээрээ тавиад түүний ажлыг тарах үеэр ажлынх нь гадаа хүлээж байгаа дуулцтал би чамтай хоол идчихгээд найзууд руугаа явлаа гэхэд нь би дууга хураагаад юм ярихгүй нэлээд дургу байхад л найзууд руугаа намайг орхиод явчихсан. Найз маань надад X-ийг маань X чинь Tinder дээр явж байна гэж хэлсэн. Одоо Tinder-ээр танилцсан охиндоо бас намайг муулдаг л байхдаа би ч дахиж Tinder татахгүй хангалттай л хашаарлаа. Гэхдээ сар болоогүй Tinder татсан гэдгийг сонсоод түүний хүндэлж явсан бүх зүйл маань байхгүй болох шиг. Бүтэн жил хамт байсан болохоор хин хинэн Tinder татсан гэхээр нь салгалтынхаа мэдрэмжийг өөр хэнийг нэг ашиглаж мартгаж байдаг ямар сул дорой хүн бэ гэж бодож бас үе өрөвдөг шиг салыг гэж хэлж чадахгүй дэ намайг өөрийг нь орхитол үл хөндлөж өөр түүнийг орхоор үйлдэлийг сар гарan хийж намаа зовоож дэ. Окей. Энэ хүн угаасаа л салсан ч гэсэн сар болоогүй тэн дээр татсан гэдэг нь чиний одоо гоё бодож байгаа шиг гоё зүйл биш ээ. Нөгөө нэг өөр хүнээр ингэж орлуулж март идэр гэсэн гоё зүйл л биш л гэж бодож байна. Угаасаа л зөндөө сонголттой team application дээр зөндөө сонголт байгаа учраас тэр сонголтуудынхаа нэгийг ахиж хийх гээл явсан гэж бодож байна. Тэгээд нэг юм амар юм хичээж байгаа юм шиг амар юм жинхнээсээ нөгөө low bomb хийгээл амар хайрын мэдрэмжийг тултал нь мэдрүүлж ингэж өөртөө сайн болонгуудаа үдчихэж байгаа. Тэгээ анхны шигэ байхгүй шүү дээ тий. Тэгээ бүх юм анхны шигэ байхгүй гэдэг ч юм ингээд анханасаа чадахгүй, анханасаа бүтэхгүй, анханасаа тийм хичээл зүтгэл байхгүй болвол тийм зүйлийг нэг амар мундаг юм шиг харуулж байгаа. Дараа нь тэр зүйлээ өгч чадахгүй тэг үнийг бас шархлуулна гэдэг бол амар том нүгэл. Энэ бол нүгэл. Тэгснээс анханасаа бараг харилцаа үүсэхгүй. Угаасаа л би чамтай төр зүрийн зугаацах гэж явж байгаа гэдгийг анханасаа үнээр нь хэлжүүл бараг тэр намарч юм шиг тий. Нөгөөл нь болохоор чадахгүй л тий. Нөгөөт нь тэг үнэхээр таалагдчихвэл за тэгвэл хоёлоо нэг амар сүртэрүүлээ шиг үүсэхгүй ч гэсэн зугаацаад өнгөрсөн ч яхавтай гэдэг юмхтэй байх ч юм билүү. Тийм бас байж болно. Гэтэ ихэнх хүмүүс яг тэр зүйлийг хэлжүүл хүмүүс дайжаад байхгүй болчихно л гэж бодож байгаа. Эмэгтэй хүнд бас амар хайрлах юм аа. Би энэ өвдөж байхад хүртэл тэгэл энд байсан ч болоосаа гэж бодож хайрлах нэхэр бас л амар хайрлах. Салангойтой шууд сарын дараа Tinder татцсан байна гэдэг чинь ер нь чи нэг юу гэж бодож чинь им сонин одоо угаасаа л Tinder-ээр танилцаа сурцсан тэрэн дээр яг үнэхээр хайр гэдгээс илүү зүгээр л ганцаарцсан та ингээл нэг тохирох эмэгтэйтэйгээ ингээл хамт байгаад тэгэл болохгүй ангу дараа чи эмэгтэйг хайдаг нэг юм жинхнээсээ яг чухлаар ингэж юмд ханддаг хүн бас биш юм шиг. Биш зүгээр энэ хүн бол зүгээр л нөгөө нэг харилцаанаас харилцааны хооронд байгаа сурцсан. Тэг ямар ч юм serious зүйл ингэж хайр дурлал гэж мэдгүй. Тэгэнгүүтээ анхных шиг байхгүй гэдэг үгээр нөгөө хүнийг ингэж манипуляц хийдэг. Бүх зүйл анхных шиг гоё байхгүй штэ. Би чамайг анхных шиг хайрлахгүй штэ гэд тэнгүүд нөгөө эмэгтэй нас нэрээ одоо ингээ хуучирч байгаа юм гингүүдээ тэр эмэгтэй хүнийг бүрэн өөрийнхөө болгоцсон гэдэг мэдрэмжийг өгöd байгаа байхгүй. Одоо чи бүрэн минийх болцсон. Одоо ингээд хойлоо ингэсэн. Одоо анхных шигээ дийж үерхэл болцоо. Гой зүйлүүд байхгүй, бэлгэсэлт байхгүй, догтлол байхгүй. Одоо чи бараг миний ингээ хажууд болт ирсэн учраас зүгээр л одоо бараг нөгөө нэг гэрээ цэвэрлээд ингээд ихний тийм нэг өөрөөгөө шиг юм байдаг штэ. Тэрийг гүцэтгээд одоо ингэ бай. Тэгэд энэ хүн гол нь өөрийнх нь болцсон гэдэг нөгөө 100% мэдж байгаа учраас сэтгэл нь хандсан л юм л та. Ахиж хичээх ямар шаардлага байхгүй энэ хүнд. Хичээгээд ингээд байхгүй болоод догтлол моглол үүсэхгүй болно. За энэ хүнтэй боллоо гэхэд би дараагийн хүнээ шууд сонгочихно гингүүд нөгөө буцаад энэ сонголтын асуудлууд гарч ирээд энэ нөгөө нэг бүр ийм бодлон бүрийн сэтгэл зүйд нь ингээд гүн суудсан байгаа байхгүй. Өөрчлөгдөхгүйгээр
угаасаа л ахиж би шинэ хүнтэй танилцсан. Яа гэвэл тэнд нэг зорилттой аппликейшн байгаа шүү дээ. Угаасаа танилцдаг. Тэгээ учраас тэнд бол зөндөө эмэгтэйчүүд байгаа. Би тэндээс танилцсан чи наадтай бүтэхгүй байсан ч гэсэн it's okay гэж боддог. Тэгээ 30 гарчаад одоо бололтоо тий та нар минь бас ер нь хамаагүй юм байна мачуур болоход. Тий. Та нар яг ингээд сонсоод юу гэж бодож байна? Энэ талаараа бас сэтгэлээ хоёртой заавал хуваалцаарай. Одоо тэгээд нэг юм насанд одоо жишээ нь ингээд наа чин найзуудтайгаа уугаа шоудаал гинт алга болж болол PC тоглол тий. За PC тоглож орлоо л тий 30 гарч гарцсан аль хэдийн амьдралынхаа зурлага тий яг юу хийдгээ ямар юм сонирхолтой ядарч цаашдаа нэг ийм 10 жил хөдөлмөрлөж байгаа цаашдаа ирээдүйдээ ийм амьдралтай болно гэдэг юм уу тодорхой болцсон байхаар нас юм шиг санагддаг. Гэтэл 30 наснда зүгээр л PC тоглоал найзуудтай ууж шаваадаал тэгэл нэг юм амьдралын зорилго өдөр алах нэг юм хийцгүүрсэн өнгөрөөсөн 30 наснуудын юм хүүхдэрхэг юм эргэжтэйчүүдийг юу гэж бодож чинь энэ зөв юм уу буруу юм уу хэлээд өгөөч. За юм байна. За тэгээ гоё ингээд ахиж одоо тийм аппликейшн татахгүйгээ шийдсэн бол тэгээ бити татаад удахгүй гоё заяаны хайнан зам дээр яг ингээ би биштэйгээ уулзаад бас танилцах байхаа гэж бодож байна. Тэгээд захиагаа явуулаад хуваалцсан баярлаа. За дараагийн түүхээ уншъя. Сайн уу 21 настай эмэгтэй байна. 11 сар Tinder-ээр нэг хүнтэй танилцсан юм л та. Тэгээ нэг удаагүй хичээлээ тарчаад харж явсан чи хоол идэхгүйгээд ороод ирсэн. Би ч завтайсан болохоор тгийё гэд уулзсан чинь үнэхээр соёлтой болсон. Ярьж байгаа байдал гэл үнэхээр гоё хүн байсан. Тэгээ гэрийн гадаа хамт жохоо яар сууж байгаад орсон. Тэр хүн надаас 8 ах. Тэрнээс хойш одоо хүртэл харилцаатай байгаа. Гол нь би хүүхэдтэй өмнөх харилцаагаа бүрэн эцэслэж чадаагүй байгаа. Тэр хүн намайг хүүхдээ бодоод эвлэрээд илэг бүтэй амьдрсан дээр би чамаас ерөн зайгаа барьсаар байх болно гэсэн. Тэр хүн бас амьдрал зохиож байсан. Миний хувьд бол хүүхдийнхээ аавтай 4 жил болохдоо би л ганцаараа сэтгэл гаргаж яаж ийн юу ийн хоолой идсэн үү ядарч гэнэ үү гэх мэт асууж санаа тавьдаг байсан. Харин тэр хүн надад бэлэг сэлтэг бөөгч байтугай ганц цэцэгч авч өгч байгаагүй. Жижигхэн жоохон юм дээр ч сэтгэл гаргадаггүй энэ хүнтэй байх гэж амьдралынхаа хамгийн нандин гоё насаа өрөөн тарна эсэ. Үүнийгээ өнгөрсөн амрал гинэт тухаараад өөрийгөө бодож салсан. Тэр хугацаанд нөгөө хүнтэйгээ уулзсан юм. Харин он гарсны дараа эцэг хийхээ дарамтаар хүүхдийнхээ аавтай ерөөхдөө эргэж нийлсэн. Тэрнээс хойш үнэхээр хэцүү байдаг болсон. Намайг байнга цагддаг, харддаг, мөн хитрхийн надад наалтаад байсан. Нэг удаа зүгээр л сургууль дээр байхад намайг тэнлээ гэж бас чи ойрд давраад байгаа шүү гэж зандарч байсан. Тэгээ саяхан төвчгүй дахиад сална гэсэн ээж аав нар нь маань яагаад ч зөвшөөрөөгүй. Энэ хэцүү үеүдтэй нөгөө хүнтэйгээ л уулзаж төвчг тэнхээтэй болдог байсан. Харин одоо байгаа хүнтэйгээ байгаад байвал би нэг л өдөр төвчөхгүй амиа хордлох байх гэж бодогддог. Цаашдаа хэр удаан төвчгөө үнэхээр мэдэхгүй байна. 21 нас бол маш залуу шүү дээ тий. Дөнгөж амьдрал бүх зүйл эхэлж байгаа. Ийм нэг юм хажууд байгаа хүнээ хитрхийх нэг юм дарамтнд байлгадаг. Ийм далд хүчрхийллийг одоо жишээлбэл хүмүүс яг энэ би одоо ийм нөхцөл байдал байх ёсгүй шүү дээ гэдгийг мэдэрч ойлгож бүрэн хэмжээний энэ зүйлээ одоо жишээлбэл ингээд өөрөө мэдэрч байгаа ч гэсэн салж болохгүй. Тийм гэж батснаасаа болоод гэр бүлийнхэн ч гэсэн юу сүртэй. Иймэрхүү зүйлээс олж хүүхд өнтрүүлээ гэдэг ч юм ингээд дотроосоо ингээд үхмэр санагдаж байгаа гэдэг тэр үгийн сонсон ч юм надад бүр амар ингээд хэцүү санагдаж байна л та. Хүн хажууд байгаа хайртай хүнээ үхмээр санагдтал нь байлгаж болд юм уу? Тэгэхээр ингээд хайрлаж чадахгүй жиж яагаад ингээд амьдрал зүгээр бүтэн байх хэвээр гэр бүл ингээд тэ бүтэн байх хэвээр яг ойлгож энэ дээр гэтээ би нэг аз жаргалтай байхгүй зовоож байгаа хосоо зүгээр төвчээд за гэнүүдээ ангид өнгөрүүлээд тэг ингээд төвчж амьдрах хэвээр тийм үү? Тэгэхээр хүн ингээд аз жаргалтай болохын тулд гэр бүлтэй болдог байх гэж би бодож байна. Хамтдаа жаргалтай ханд болт те. Тэгээд нөгөө нэг энэ далд хүчээр хэлэл гэсэн чинь бас амар бас ер нь жоохон хүндөгддөг байхаа. Нөгөө бид нар чинь нөгөө гэр бүлийн ил хүчээр хэллийг яриад байдаг шүү дээ. За одоо ч нүцсэн хэрүүл уруулаас болоо би бинийг ингэсэн гэд. За тэр бол ингээ биеийн хүчээр хэл угаасаа бас маш хэцүү те. Тэр нас сэтгэл зүйтэй давхар юм. Гэтэ энэ нэг далтаар ингэж хүчээр хэлдэг. Сэтгэл зүгээр нь ингэж ингээ хатгацсан. За чи ингэвэл ингэ шүү тэгвэл юм болно шүү гэдэг тэр хүчээр хэл бүр илүү амар тэр хүн ингээд биендээс хариугүй шарахгүй байсан ч гэсэн чимээгүй явж байгаа нэг өдөр амиа орлож байгаа байхгүй. Тийм. Тэр нь далд хүчээр хэлэл тэгж илэрдэг гэж боддог.
Тэгээ гэр бүлийнхэн амьдрал ч юм уу хосын амьдрал нь магадгүй ингээд салыгээс салж болдгоо. Тэгээд хамт байхаар ингээд үнэхээр болохгүй, уучраалахгүй. Тэгээ ядж байхад нөгөө хүчрхийлж байгаа хүн нь өөрөө угаасаа яг хүчрхийлж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй. Угаасаа юм байх ёстой гэдэг дөрвөн журмыг тогтоочвол нэг юм одоо норматив тогтоочод байгаа ш. Тэгээ тэрнээс нь өөр байнгут ингээд ууралж зарладаг ч юм уу. Харилцаанд сэтгэл ханамжгүй хосууд салж чадахгүй байсан ч гэсэн ингээд нөгөө араар тавилт гэдэг зүйлүүд гарч ирдэг. Одоо шинэ яг хөө энэ Tinder-ээр ингээд нэг хүнтэй салцсан бахтай танилцсан ч гэсэн нөгөө залуутайгаа эргээд бас ерөөхдөө харилцаа холбоотой байдаг гэсэн байсан тийм. Тэгэхээр ядаж нөгөө сэтгэлийг нь ойлгох хэнийг хэрэгтэй магадгүй байдаг учраас хүмүүсийн араар тавилтын хамгийн араар тавилт гэдэг муухай альчлаа гэдэг нэг 3 дахь харилцааны хамгийн үндсэн суурь ядаж сэтгэл санааг нь ойлгодог, мэдрэмжээ хуваалцдаг тийм хүн байх юм бол ядаж амьд байгаад байгаа. Хэрэг тийм хүн байхгүй бол амьдрал нь тэр чигт утахгүй, амьдрч чадахгүй болох ч юм уу тий. Тэгэхээр ингээ бас тийм шалтгаанууд байдаг. Энд тэгэл бас дахиад аав ээж орж ирэх юм тий. Яагаад хоёр хүний харилцаанд эцэг гэх ч юм уу 3 дахь 4 дахь хүн орж ирж байгаа бирсээ ойлгох. Тэгээд бас нөгөө захиа бицээ охин маань 21 настай гэдэг чинь юу вэ? Жохон охин байгаад байгаа байхгүй юу? Тэг тийм учраас ер нь эцэц чиний л амьдрал учраас чи өөрөө аз жаргалгүй байвал энэ сонголтыг битгий хийгээрэй. Чи ингээд аз жаргалгүй байж иж нэг бусад хүмүүсийг нэг жаргалтай болох гэж ирсэн хүн биш шүү дээ. Чи өөрөө гоё энэ дэлхий дээр ингэж гоё аз жаргалтай ингээ утга учиртай амьдраад өөрийнхөө гоё зорилго хүслийг биелүүлэх гэж ирсэн болохоос алдаа хийж болно буруу муу үнтэйг ингээд танилцаад ингэсэн байж болно. Тэглээгээд чи тэр хүнтэй өөрт ингэж хамтдаа зун гаралтаж зууралтаж ингээ хэцүү байдал нөхцөлд ингэж орж амьдрна гэсэн үг ерөөсөө биш гэж бодож чинь эцээцтэл энэ хүн биш л гэсэн мэдрэмж төрсэн бол ямар ч хүн ээж аав эцэг их найз нөхөд хинч чамаа гэр бүлтэйгээ хамт үлдээч гэж хэлсэн чи зүгээр л үгүй би бол энэ бол миний сонголт гэл шууд цогтаах хэрэгтэй гэж би боддог. Чи аз жаргалгүй бол тэр газараасаа шууд цогтаах хэрэгтэй. Тэгэхээр Tinder нөгөө талаараа бас хүмүүсийн бие биентэйгээ холбоо харилцаатай байх нөгөө хэрэгцээг нь бол хангадаг бас чухал хэрэгсэл юм байна гэдгийг бас харах тийм үнцгийг гаргаж ирж байгаа. Тэгэхээр яг хөө Tinder дээр за энэ ханаа олохгүй байсан ч гэсэн магадгүй харилцаан дээр бие биенийг ойлгох, сайн харилцаанууд эсвэл туршлага болох тийм тохирлууд бас гарч ирж болох юм. Тийм байна. Гэхдээ Tinder-ээр яг ингээд хайраа олоод тэрнтэйгээ хамт цаашдаа үргэлжлээ суусан гэдэг бол захаа ирээгүй байгаад байна тий. Одоохондоо хэрвээ тийм түүх байвал та нар маань бас комент хэсгээр өөрсдийнхөө тийм түүхийг хуваалцвал бас айгүй их баяртай хоолнтой сонсож байгаа хүмүүс маань бас Tinder өөрсдийнхөө нэрээ ингэжсэн гэдэг түүхээ одоо яг бодоод ингээд инээд нөхрөөд нэрээ би бас ингэжсэн да гэдэг дотроо ингээд зүйлээ бас бодоод тэгээ магадгүй Tinder татгаас айгаад бас сууж иж магадгүй хүмүүс байгаа. Тэгэхээр татаал үз хойлоо Гэхдээ маш боломжтой ягаарэ. Тийм тэгээд Tinder-ийн цаана угаасан ямар ч хүн байх боломжтой. Гэхдээ яхаа why not зүгээр энэ аппликейшн дээр бол янз янзын сонирхолтой харилцаанууд бол байд юм байна. За дараагийн түүх дээр анх хайраа олсон түүхээ хуваалцъя. За хайраа олсон түүх байгаа биш үү? Анх удаа шууд бичээд уулзсан түүх маань байгаа. Энэ өдөр бороо ороод би гэртээ хийцгөө байгаад шууд л таарад юм яри гэсэн болохоор нь дотроо айж исэн ч гэсэн гараад очсон. Тэр үед бороо ширээл яг кино шиг машинасаа намайг гарч ирж аваад анх удаа юм ярьж үтсэн. Миний яриаг анхааралтай сонсоод дээрэс нь хоолой нь үнэхээр секси. Миний бодлоор уулзсан хамгийн ухаантай залуу байсан баха. Тэр үед 100 байсан болохоор лагерь дээрээ гээд чи хамт явах уу гэхдээ тустай өрөөнд унтж болно шүү гэд. За тэгээ хамт яваад юм хүм яриад хотын ойрхон голын хажууд очиж чимээг сонсоод би ч бас маяглаад гол руу хөлөө хийн гэсэн араас твэрэд зогсоол нэг тийм анханасаа л халуун тутам дурлал байсан. За тэгээ би шууд гэрлүүгээ ороод солих хувцас аваад шууд хамт явсан. Тэр үе шөнийн 3-4 болж байсан. Лагерь дээр нь очиход өглөө болцсон. Очоо шууд унтаад өгсөн. Дараа нь гарч хамт хоол идэх гээд ер нь айгүй хөнгөө хөөрхөн би бинээ таньж мэдсэн. Тэр хүн намайг сайн унтаж амар ингэдэг гээд бүх зүйлийг хэрэгтэй хүн юм байдаг та гэмээр өдөрцдөг байсан. Цаг хугацаа өнгөрөөд 2-3 сарын дараа амралтын өдөр болгоноор хамт байдаг болсон. Миний төсөөлөл байдаг хамгийн гой зүйл нь намайг унтцсан байхад ном уншаал тамхи татаа сууж байдаг байсан.
Өөр. Би тэр үед юу ч мэдгүй жоохон хүн байсан ч гэсэн намайг хоббитэй олон гэдэг гэл зөндөө ярилцсан зүйл нь чихний хажуухаар л өнгөрдөг байжтэй. Ялахгүй зүйлээс оллоод муудалцаад тэр хүн ч гэсэн их эготой байсан болохоор нь салсан. Одоо тэрнээс хойш 2-3 жил өнгөрсөн ч гэсэн ярьдаг санаанууд болон үйлдэл бүрээс нь юм сурсан хаяа шууд очиод уулзмаар байдаг ч гэсэн бүх зүйл өнгөрсөн дөө. Тиндер дээрээс дайггүй хүн байдаг. Гэтэ болгоомжлоор авахтаа гэнэ. Яа энэ түүх бүр амар таалагдлаа. Надаа ингээд нэг юм залуу нь ингээд номоо уншаал тамхитаа сууж ингэсэн чинь нэг юм Японы нэг тийм зохиолуудтай адилхан юм шиг нэг юм гоё кино шиг түүхшээс санагдаад байгаа байхгүй ингээд тусынхаа би тустай ингээд юмаа хийж байгаа мөртлөө хамт байдаг хүмүүс амар гоё тий. Тэр өстой гоё тий. Яг тустай юмаа хийж байгаа мөртлөө нэрээ хамт идэг. Яг тэр бибинийх оршууг амар хүндэлдэг. Тэр зүйл бас амар гоё тий. Тэггүй л тэгэл яадаг чи бибинээс зонгаалдаг. Тий. Тэрэлтэй чивтэй. Юмаа хамт. Тэгэл нөгөө жоохон ингээд тахсан гоо төө чи тэгсэн юм гэсэн юм гэл ууралцсан юм гэлтэй. Окей би зүгээр л өөрийнхөө юм хийж байна. Би зөв өөрийнхөө оршиж байна. Тэг хүн болгоны хувьд өөр байдаг л ах. Тэгтээ ингээд яг би биенийхээ оршихуйг хүндлээд ингээд байж байгаа тэр vibe бол амар cool гэж бодож байна. Тийм. Гоё тийм. Хамтдаа тэгсэн мөртлөө тусдаа. Тэгээд нөгөө айл нь одоо тэр залуугийн хувьд болохоор ингээд эготой байсан учраас салсан гэж байна шүү дээ. Тэгэхээр ингээд бас нэг төрлийн магадгүй заримдаа хүн ингээд өөрийнхөө юу хийдгийг ямар хөө үзэл бодол байр суурьтай байдгаа ингээд мэдээ тогтооцсон хүмүүс тэр зүйлдээ хит их нөгөө ингээд одоо юу гэдэг өөрийгөө хадгалах гэж хичээдэг ч юм уу тэр зүйлийг арай өөрчлөхөө тэр зүйлд нь халдсан зүйл ирэхээр нэг бууж өгдөг зангуудаасаа болоод ер нь бол өөрийгөө сонгох нь илүү байдаг. Энэ хүний төлөө бараг бууж өгч хинж биш болсноос өөрийгөө илүү сонгосон дээр гэдэг ч юм уу тийм эгоны мөрөлтөнөөс болоод хосоод бас айгүй салдаг модалцдаг тохиолдол зөндөө. Тэгэхээр нэг төрлийн яг ойлголцчул амар гоё байдаг. Тэгээ саний түүх айгүй гоё юм байна. Энэ бараг кино шиг түүх юм биш үү? Кино шиг хайрын түүх. Тэгэл одоо ингээл би тэр үед нөгөө нэг хэлжсэн үг болгоны чихний аж өнгөртөөсөн ч гэсэн одоо нэг юм зөв ойлгоцсон байхгүй тий. Нэрэл надад хийж хэлдэг гэж тэ өөрөө тийм юутэй ч тэгээд. Тэ манай охин өөрөө гоё эрэг хүн байна уу? За тэгээд маш гоё өөрийнхөө дурсамжаа бит хоёрт хуваалцсанд баярлалаа. За тэгээд Tinder-тэй тохиолдсон энэ түүхийг мэдээж хүмүүс маш нууцхан байдлаар өөрийнхөө дотроо сэтгэлийнхаа мохорт нэлээд нууц дурсамж болгож хадгалдаг баг. Тэгэхээр энэ хүүг одоо подкастыг сонсоод та нар ч гэсэн өөрсдийнхөө дотор өнгөрсөн дурсамжтай холбоотой зарим зүйлээ санаж эргцүүлж байсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн дугаараараа бас маш сонирхолтой сэдвээр түүхүүд бит хоёр хүлээж авсан байгаа. Тэгээд өнөөдрийн подкастаа ингээд өндөрлөхөө. За тэгээд бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Дараагийн подкастаар уулзцгаая. Баяртай.